48 түүх цуврал маань үргэлжиж байна. За энэ цувралын маань 40 дахь дугаар өнөөдөр гарч байна. За тэгээд энэ дугаараар Парагвай хөлбөмбөгийн одоо бас нэг алдартай тоглогчийн талаар бол ярихаар бэлдсэн байна. Тэгээд 48 түүхийн ерөнхий ивент тэтгэгчээр ажиллаж байгаа Freshback Pickback болсон MCS Coca-Cola-гийн хамт олондоо маш их баярлалаа. За мэдээж үзэгч та бүхэндээ баярлалаа. Энэ дугаарыг оруулаад 9 дугаар үлдсэн байна. Нийт 48 улсын бүгднтэй холбоотой сонирхолтой түүхүүдийг ярьж байгаа үзэж амжаагүй дугааруудаа нөхөд үзээрэй гэж та бүхнээс хүсгээр байна. Сайн байна уу? Pickback-аас ирж байна. Таны захиалга хүрээлт ирлээ. Та гэртээ байна уу? Би жоохон ороодохоор байна. PP box төлдөж хөө. Захиалсан байгаа өгч завгүй яваад байна уу? PP box. Таны шинэ 24 долоо хаяг. За өнөөдрийн дугаарыг бол одоо Парагвай улсын дугаарыг сонгож байгаа үед Хосе Луис Чилабертийн талаар ярихгүй бол болохгүй гэж бодлоо. Парагвай улсын Луке хотод одоо маш одоо ядуу хүнд нөхцөл байдалтай бол одоо төрж өссөн домог бол байж байгаа. За хүүхд байхдаа бол одоо 7 нас хүртлээр готол өмсөж үзээгүй хөл нөцгөн явдаг байсан. За үнээс ааж Карелингийн талбай дээр бол одоо ах トゥ нартайгаа гэр бүлээрээ ажилддаг байсан. Маш хүнд хөдөлмөрийг бол эрхэлдэг байсан. Энэ хүнд нөхцлөөс одоо гарч ирсэн бол тэр хүний сэтгэл зүй дээрээс нь одоо маш агрессив тийм ээ. Улаанч хатуу сөргөлддөг, нэлээд тулалддаг, хатуу ширүүн, тэмцэгч ингээд олон зүйлийг нийлүүлсэн ийм характерыг бол одоо үүсгэх суурь нь бол босон байдаг. За 20 дугаар зууны үед бол хаалгачид бол ер нь бол бөмбөг шугамд авахаас одоо хамгаалдаг хүмүүс байсан шүү дээ. Тактик өөр оролцоо бол байгаагүй. За тэгж яхад энэ одоо ойлголт, энэ тактик, tradition гэхүү дээ те. Энийг бол одоо Хосе Луис Чилаберт бол эвдсэн байдаг. Бэлтгэл дээр бол одоо цолгоо хөлийн гахалтай техникийг ашиглаж бол чөлөө цохилт болон торгуулийн цохилтуудыг одоо гахалтай бэлтдэг байсан. За тэгээд тактикийн одоо бас мундаг дасгалжуулагчид доор тоглож байхдаа бол үүнийг улам сайжруулснаар чөлөө цохилтын одоо specialist буюу чөлөө цохилтыг гахалтай гүйцэтгэгч болсон хаалгачийн үүргийг бол довтлооны гуу нууц зэвсэг болгож өөрчилсөн байдаг. За мэрэгжлийн карьертаа нийт 67 гоолыг бол одоо оруулсан байдаг. За энэнийх нь нэг удаа бүр Вэлес Сарсфилд клубод тоглож байхдаа бүр хэтрик хийсэн нь бол одоо бас гайхамшигтай ийм амжилт бол болж бүртгэгдсэн байдаг. За 22 жил мэрэгжлийн хөтөлбөрт тоглосон карьертаа бол клубүүдийн хүрээнд 59 гоолыг оруулж Парагвай шгшээ багийн төлөө 8 голыг бол бас оруулсан байдаг. За 1998 онд Парагвай улс одоо дэлхийн аварга шалралт тэмцээнд бол Орсон, Франц тусан дэлхийн аварга. За тэгээд нэлээд хамгаалтын тактиктай энэ багт бол одоо гол тактик болон одоо энэ лидершипээр энэ баг бол одоо тогтож амжилт бол одоо гаргаж байсан. Түүнээс авиас чадвар бол бас тийм сайн бол баг байгаагүй. За тэгээд дэлхийн аварга шалралт тэмцээний түүхэнд чөлөө цогцлыг гүйцэтгэсэн анхны хаалгач бол болж байсан. Хэсгийн шатны тоглолтод бол Балгартын хийсэн тоглолтод чөлөө цогцлыг зогсож байсан. Тэгээд оруулан алдсан, харамслаа нь ороогүй. За тэгээд 98 оны 6 сарын 28-нд Ланс хотын Феликс Болер цэнгэлтгэд бол талбайн зохион байгуулагчид бол Францтай шүгэн 16-д бол тоглолтыг бол хийсэн. За энэ тоглолтод бол одоо Зинедин Зидан оролцоогүй ч гэсэн Тьерри Анри, Давид Трезеге, Юрий Жоркаев, Петр Вьера гэдэг Лилиан Тюрам ийм одоо гайхалтай бүрэлдэхүүнтэй бол тоглосон. Ер нь бол одоо Францчууд бол амархан хожноо Зидан байхгүйсэн ч энэ бол сонирн бишээ гэдэг юм хүлээлт байсан боловч одоо Парагвай одоо гайхалтай хамгаалалт, хан шиг хамгаалалттай нүр тулаад үнэхээр дийлэхгүй байсан. Чилаберт бол одоо өөрийнхөө хаалгачийн бүс боё одоо юугаар goalkeeper's box гэдэг те. Юуны 16 метрийн тайрцгаа бол одоо үнэхээр гайхалтай хамгаалсан тургуулийн талбайгаа тэгээд Францын тоглогоо гарч ирэх болгонд төрүүлж урдчилж гарч ирж за тэгээд хамгаалагчтай бол одоо байнгын лид хийж одоо зааварчилгаа өгж байрлалыг нь хийлж тийм ээ. Сэтгэл зүйн бас тоглолтууд их хийсэн одоо энэ чөлөө цохилт болонгууд нь удаагаал, зууралдуулаал те хэрүүл урвал хийгээл те. Хөндлөн дамжуултуудыг одоо маш итгэлтэйгээр барьж аваал одоо юу гэдгийг Францын тоглогчдын сэтгэл зүйг унгаах бүх төрлийн тактика бол Хосе Луис Чилаберт бол ашиглаж ирсэн. This is quite a game. It'll be a free kick. Oh, what a goal! And emotion overflows. За тэгээд 98 минут бол одоо үндсэн цаг тоглож нэмэлт цаг руу орсон. За тэгээд нэмэлт цаг дээр бол эхний үед эндсэн. За нэмэлт цагийн 2 дугаар үе эхэлсэн. Тэгээд нэмэлт цагийн 2 дугаар үе дуусах төгсөх буюу 114 дэх минутанд Лоран Блан гол хийж болол одоо дэлхийн аварга шалралт тэмцээний түүхэнд анхны алтан гол орж шууд Парагвай бол одоо мултарсан ийм тохиолдол болж исэн. Тэгээд алтан гол за дараа нь мөнгөн гол гэж нэг дүрэн байсан. Тэрийг бол аль алиг нь одоо бол болчихсон. Нэмэлт цаг гарсан л бол бүтэн тохиолдог бол болсон. Тэр үед бол нэг алтан гол бол нэмэлт цагийн аль ч үед
гол орхол юм бол тэр баг нь шууд хождог юм дүрэн бол байсан. Тэгээ Парагвайчууд бол одоо маш харамсалтайгаар хожигдож талбай дээр байсан их Парагвай тоглогчдод бол газар руу норж унж зарим нь уйлж ийм хүнд нөхцөл бол болж исэн. За гэхдээ Чилаверт бол бууж өгөөгүй. Чилаверт бол одоо талбай дээр очиж газар унаад цөхрөөд унтгсан байгаа бүх тоглогчтой бол бүгдийг босгож ирж заримыг нь бүр алгадаж сэрээж те. Та нар дэлхийн нүдэн дээр ингэж болохгүй. Бид нар бол бахархах ёстой. Өөрөө дараа нь хийсэн байт юм байл ярьсан. Багийнхаа тоглогчдод бол одоо бүгдээрээ бид нар бахархах ёстой. Бид нар хожигдоогүй. Бид нар зүгээр цаг л дуусчлаа те. Бид нар бол түүнээс хожигдоог өөрөө хэлбэл нэг алтан гол гэдэг утгын шүүмжиж байгаа гэдэг утгаар тийм ээ. Ийм боллоо. Бид нар бол дэлхийд Парагвайчуудын одоо энэ тэмцэлтэй ямар мундаг вэ гэдгийг бол одоо үзүүлсэн гэж бол ярьсан байт юм байлаа. Тэгээд сануулах юм бол одоо Кабо Верде энэ жил бол дэлхийн аварт үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүлээ. Испани одоо энэ бичлэгийг намайг хийж байгаа үед бол дэлхийн аваргын финалд ингээд шалгарсан байж нөгөө тал Англи, Аргентин хоёрын хоцсныг одоо ингээд хоцсонтой тоглохгүй хүлээж байна. Тэгж яхад хэсгийн шатнд ихний тоглолтод Кабо Верде Испантай тэнцэхэд ямар амар одоо мундаг тоглолтыг Бозиниа үзүүллээ. За тэгээд дараа нь хасагдах шатнд Аргентинтай таараа тоглоход эцсийн мөчөд гол алдаж хожигдсон шүү дээ. Тэгэхэд хожигдоо шүгэл дугаараа бүгд нураад унжахад бүр ямар сайндаа Кабо Верде тэнцээ Аргентиныг малтах боломжтой ингэж тоглож байсан тоглолтод бүгд сэтгэл санаагаар унжахад Бозиниа ганцаараа бүгдэнг нь босгож ирээд ингээд явж исэн маш гоё мөчийг бол энэ жил дэлхийн аварт мэдээлэл үзсэн шүү дээ. Тэгэхээр 98 оны дэлхийн аваргын шүгийн 16-д Парагвай Францын тоглолтын дээр бас яг адилхан юм мөчийг бол бас тухайн үед шууд үзчихсэн фанатууд бас үзчихсэн байгаамаа. За тэгээд Хосолиус Чилавертийн тэмцэгч за бас түрэмгий маргаанч сөргөлдөөнд их ордог те юмыг их тулгадаг хатуу ширүүн энэ сэтгэл зүй хандлага бол бас сайн муугар нөлөөсөн зүйл бол бас их байдаг. За хамгийн алдартай нэг нөхцөл нь бол Диего Марадонатай бол одоо энэ хоёр бол маш их одоо хоорондоо өрсөлддөг, хоорондоо муудалцдаг, хэрэлддэг ийм зүйлүүд бол гарч исэн. Лигийн хүрээнд нэг тоглолтын дээр бол энэ хоёр тоглохын өмнө бол Марадона Чилавертийг шүүмжилсэн байт юм байлээ. Тэрний хариуд нь бол Чилаверт юу гэж хэлсэхээр Марадона бол одоо ийм бүтггүй характерын те муу зан авирын бол одоо гол нүүр царай осон тоглогч аа. Хин Марадонагийн хувьд бол одоо надаа нэг тийм ёс суртахуун ярьж ёс суртахуун заах эрх бол Марадонад байхгүй. Би бол одоо нин ядуурлаас бол гарч ирсэн. Марадона бол одоо давуу тал боломжийн дундаас бол гарч ирсэн хүүхдээ гэж хэлжсэн байт юм бэлээ. Тэгээ энэ орч бас нэг үе баха. Тэгээ тэгж бол хэлсэн байт юм бэлээ. 2002 оны дэлхийн аваргын урьдчилан шатны үеэр Бразилтай хийсэн тоглолтод бол Чилаверт бол Роберто Карлостой мөргөлдсөн, муудалцсан. За тэгээд тэр муудалцсанаага дараагаар бол одоо Чилаверт Роберто Карлос руу болж нүлэмсэн байдаг. Тэгээд дараа нь хэлэхдээ бол Роберто Карлос бол одоо надад рейсист хандсан, классист хандсан. Тэгээ Роберто Карлос бол боломжтой байдаг би бол маш ядуурлаас гарч ирсэн. Тэгээ классист хандсан. Одоо доромжилсан гэж бол одоо ярьсан байдгийн байлээ. Тэгээ хоорондоо бас муудалцаад бол амжсан байдаг. За ингээд хэдийгээр олон асуудалд оролцсон, муудалцсан ийм байсан ч гэсэн Чилавертийн хувьд бол одоо Парагвайн энгийн ард иргэдэм бол одоо ардын баатар нь бол болсон байдаг. Мундаг тэмцэгч, мундаг нөлөөлөгч бол болсон байдаг. За тэгээд дээрэс нь бас одоо энэ дэлхийн нийтэд хүрдэг өөрийнхөө платформ дуу хоолойгоо бол бас зөв зүйл зөндөө ашиглаж байсан удаатай. Одоо жишээ 1999 оны Копа Америкаг бол Парагвайн засгийн газар Парагвайн хөлбөмбөгийн холбоо бол хамтран талбайдаа зохион байгуулах хэрхийг авч зохион байгуулсан байдаг. За гэхдээ үүнийг бол одоо Хосолиус Чилаверт эсэргүүцэж шгшээ огтой бол одоо талбай дээр зохион байгуулж байгаа шгшээ огтой тэмцээндээ бол оролцоогүй байдаг. Юуг нь эсэргүүцсэн бэ гэхээр улсын сургуулиуд нь те эмнэлгүүд нь одоо хөрөнгө оруулалт дутуу байхад асуудалтай байхад талбай дээр одоо олон сая долларыг бол одоо зингэлтгэд зарцууллаа гэж болоо одоо үүнийг эсэргүүцэж талбай дээр зохион байгуулж байгаа тэмцээндээ өөрөө бол оролцохыг бол эсэргүүцсэн ийм тэмцлийг бол одоо үзүүлж исэн байдаг. За ийм ч учраас одоо Лукагаас гаралтай энэ ядуу амьдралаас гаралтай хүү бол одоо солгоо үеийн гайхамшилт цогцлтуудаараа өөрийн тэмцлээрээ за бас энэ олон талтай энэ сэтгэл зүй характераараа бол одоо дамжуулж Парагвайн ардын баатар бол болсон байт юм аа. $60,000-аас дээш хүргэлт үнэгүй 100 болон 200,000-аас дээш худалдаа авалтанд бэлэгтэй. Freshpack. За энэ хүрээд 48-48 төгс цувралын Парагвай улсын дугаар өндөрлж байна. 40 дахь дугаар байлаа. Ерөнхий мэдээлэгч Freshpack болон Pickpack-ийн хамт олон. За тэгээд MCS Coca-Cola-гийн хамт олондоо маш их баярлалаа. За тэгээд дараагийн дугаарын хувьд бол Эквадор улсын хөлбөмбөгтэй холбоотой нэг сонирхолтой түүх хаа.